Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг 1942 онд байгуулагдсан цагаас хойш амбулаторийн тусламж үйлчилгээ хөгжиж өдгөө 80 гаруй жилийг ардаан үджээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн засаг нь эрүүл мэндийн хууль, дөрвөөс эрүүл мэндийн талаар баримтлах тогтоол журамтай түүнтэй адилхан бусад хууль тогтоомжийн дагуу аймгийнхаа 65 мянган хүн амд эрүүл мэндийн лавлага аган шатны тусламж үйлчилгээг эрүүл аюулгуурчинд өргөж байна. Энэ хүрээнд дотор, мэдрэл, хүүхэд, нэс засал, гэмтэл, нүд, шүд, чих хамар хоолой, хавдар, өдрийн эмчилгээ, бэлгийн замын халдварт өвчин судлал, сэтгэц судлал, өсвөр үеийн эрүүл мэнд, арьс харшил, ахмад насны эрүүл мэндийн чиглэлээр 31 кабинет эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, урьдчилан сэргийлэх, явуулын амбулатор, хавар намрын цэрэг датлаг зориг товлолт үзэсгэлгүүдийг эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Тус тасгаар жилдээ дунджаар 130 мянга гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ эрүүл мэндийн боловсрал олгох сургалтанд тогтмол хамрагдаж байна. Эмч сувилагч тусгай мэрэгжилтний 51% нь мэрэгжлийн зэрэг цолтой бөгөөд жил бүр хүний нөөцийн хангамж нэмэгцээр байна. Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдан багаж тоног төхөөрөмж, техник технологийн шинжилэл хийгдснээр хүн амын дунд элбэг тохиолдох халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн хувь нэмэгдэж байна. Мөн тархины судасны бичлэг, захын хараа тодорхойлох шинжилгээ, оюун ухааны чадвар тогтоох IQ шинжилгээ, зүрхний захилгаан бичлэг, зүрхний эхо, 24 цагийн хоолтер шинжилгээ, уушигны амьсгалын багтаамж тодорхойлох стерограф, цусан дах сахарыг тодорхойлох түргөвчлсэн тест тавих, хавдрын өвчтөе хүмүүсийн амьдралын чанарыг дэвшлүүлэх өвдөлт намдаалт, хэвлийн болон чэйчний хөндийн шингэн авах зэрэг, багжийн болон багжийн бус шинжилгээнүүд хөнгөвчлөх, сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээ, өдрийн мэс засал, өдрийн эмийн эмчилгээнүүд хийгддэг юм а. Хэвтэн эмчлэг тусламж үйлчилгээний ачааллыг багасгах зорилгоор өдрийн эмчилгээний кабинет доктортай ажиллаж жилд дунджаар 4500 гаруй иргэнийг өдрийн эмчилгээнд хамруулан эмчлэн эрүүлжүүлдэг. Энэ тоон жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм а. Тус тасгийн эмч мэрэгжилтнүүд нүдний салс болон зовхны мэс засал, гүйлсэн булчирхай авах, хамрын хуучин хуурал засах, хамрын амьсгал сэргээх, хэнгэр хальс нөхөх мэс заслууд, харшил тодорхойлох, хатгах сорилыг шинээр нутагшуулсан байна. Орон нутагта болрын мэс засал, дутуу нэрийн турлгийн эмхийг илрүүлэх шинжилгээ хийж эхлээд байна. Цаашдаа хавдрын хийн эмчилгээ, хамрын дайвар хөндийн мэс заслыг дурангийн аргаар хийх, болрын мэс засал, арьс харшлын дархлаа тогтоох сивэн эмчилгээ, булчингийн бичлэг, насан туршидтын болон хүүхдийн сэтгэл засал эмчилгээг нэвтрүүлэн ажиллахаар зорин ажиллаж байна. 2024 онд орон нутгийн болон байгууллагын төсвийн 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар амбулаторийн 2 давхурт урсгал засвар хийгдлээ. Энэ эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа болон үйлчлүүлэгч иргэдэд ая тухтай үйлчлүүлэг орчин бий болгохын зэрэгцээ тэдний аюулгүй байдал, сэтгэл ханамжийг дэвшлүүлэхийг зорьсон алсын хараатай цаг үе олсон чухал ажлуудын нэг боллоо. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж мэрэгжил нэгт хүчрэх хамт олон цагаан нөмрөгт баатруудаан магтан дуулъя.